Сайн байцгаана уу найзуудаа. Энэ подкаст маань уламжлал ёсороо The Corporate Улаанбаатар зочдгуудлын The Chairman ресторанаас хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийнхээ зочныг танилцуулахад маш их таатай байна. Миний зургийн шимтэн үзэх дуртай. За уран бүтээлийн бас байнга лайк дарж их орныхаа сайхныг мэдэрч явдаг тийм сайхан гэрэл зурагчин Баяр ахыгаа өнөөдөр би уурж ярилцууллаа. Баяр ахаа сайн байна уу? Сайхан хаварч байна уу? За сайн хаварч байна. Таны ажил төрөл сайн биз дээ? Ажил дээр сайн. Аялал байна уу? За 1-2 сард нэг аялсан. Тэгээд нэг 3-4 сард нэг аялал ер нь нам болчтой. Ягаад гэвэл нэг зураг авах сабжект байдгүй. Тий, тэгээд удирдалтай холбоод нэг 2-3 сард нэг тэгж завсралтай ер нь. Тэгээд энэ хооронд нэг бие тордох хэмжлэх байх юм хийдэг байхгүй. Сайн тикэрж аваад тий. Тэгээд одоогээл гараа явчих шин. Одоо өрн дулаан цаг ирж байна. Ер нь гэрэл зураг сонирхчд маань бүгдээрээ л аппарата бэлдээл нэг анд гарна гэдэг шиг л те аялдаа гарах гэж шиг байна. Та энэ жил хаагур аялах төлөвлөгөөтэй байна. За энэ жил маш их төлөвлөгөө. За ерөнхийдөө бол би Монгол орноо нэг бүтнээр нэг 4-5 удаа тойрцсон. Зарим говь баян үлгий хинти булган тэр нэг баг 15-20 удаа очсон баг. Тэгээд ингээд тойроод ерөнхийдөө бол очоогүй газар бараг байхгүй болцсон. Мэдээж нэг сумдын гоё нэг байгалийн үзэсгэлэнт тогтцсон. Байгалийн үзэсгэлэнт газар тэгээд нэг сумын нэг арт түмний арт зооны тактик уул овоо тэр энэ дээр бол очоогүй мэдээж. Тий тэгэхээр би тиймэрхүү юм дээр жоохон хөөцөлдөж зураг авдаг юм уу гэсэн тийм төлөвлөгөөтэй байгаа. Сэдв гаргаад жишээл Булган аймгийн гурван булаг сумын уул найлгийн гэхлээч нэг авцаг хайрхан. Тэгээ ганц юу чинь тэр гурван булгаташ хоёртой сумдуудаа харьяалаа гэдэг. Тэгээ авцаг хайрхан артлаас нарах сайхан сум. Тэгээ ингээд сайхан талаас нь ямар харагдах, энэ талаас нь ямар харагдах юм. За тэгээд намар ямар байх юм, өвөл ямар байх юм гэдгээр нь. Ингээд авахлаар ерөөсөө энэ Монгол орны байгалийн газрууд бол дуусахгүй. Тийм учраас ер нь арай би үндсэндээ нэг гол явах газруудаар нь яваа дууссан гэсэн үг л дээ. Тэгээ сутаа хайрхан утхан тэнгэр хайрхан тийш ингээд тойроо авчиж байгаа байхгүй юу? Бүх сумдуудаас нь. Тэгэхээр ч том газруудаа авцсан. Тийм жижигхэн сумдын дахин шүтдэг эсвэл ард жижиг бүр нэг нуугдмал тийм гоё. Гоё тийм газрууд байдаг байхгүй. Тий. Энд их гоё очиж харахад үнэхээр гоё. Шиг сэлэнгэд гав хад гэж байдаг. Хүмүүс тэр бол мэддэггүй шүү дээ. Тэгээ очиж үнэхээр гоё тэр бас. Тэр доор нь гоё жимс ногоо моос урцхан орж чадахын аргагүй тийш. Доогуур нь бууд. Гэх мэтэр тиймэрхүү нуугдмал их гоё байгаль сонирхолтой үзэсгэлэнтэй газрууд бол маш их бай. Тэргээр явд юм уу гэсэн тийм бодол байна. Баярхаа альва юм чи ихлэлтэй байдаг. Бүх зүйл ихлэлтэй. Та ингээд миний санджаагаар 2006-7 оноос хойш ингээд энэ гэрэл зургаар ингээд би өвчлөөд гэж хэлээ л да. Таны хобби болоод ягаад ер нь гэрэл зургийг сонгосон бэ? Ер нь яаж яваад ингээд би та ингээд гэрэл зураг авдаг байсан юм. Би оюутан байхдаа аппарат аваад Зенит гэдэг нэг пленкны аппарат орсон аваад тэгээд тэргээрээ нэг оюутныхаа амьдралыг авч байгаа юм да. Тэгээд өөрсдөө зураг авдаг байлаа. Тэгээд слайд гэдэг байсан. Слайд аваад тэгээд слайдаа тэнд фото ателье гэдэг юмд навч угаалгаад хараад тэрэндээ баясаал. Тэгээд пленкоор өөрөө ингээд ороогоод 1-2 дугаар хооронд фиксац хийгээд ингээд өөрөө буулгаад ингээд яваад байдаг. Тэгээд тэр бол нэг ямар нэгэн салбар руу би яг нэг тодорхой чиглэл рүү сэдв авч ингээд зураг авсан биш зүгээр фото зураг гэдэг юм сонирхоод явуулсан. Ягаад ч юм цаанаасаа тийм сонирхол байсан юм шиг байгаа. Хүүхдээсээ. Тэгээд сургуулаа төгсөөд улсын ажилд ороод тэгээд нам хайсан. Тийм завч байхгүй тэгээд нэг юмудаач оролдохгүй. Тэгээд ингээд 86 онд хүртэл яваад тэгээд 86 онд бид нар нэг Jeep аялал тэгээд зигзагийн компаниг зохион байгуулаад тэгээд цацрал бадам сум бид хэд ингээд нэг тойроод нэг хөвсгөлөөр тойроо явдаг. Чи ховор аяллаар явдаг бас Jeep-ээр явдаг. Тэрэд надад нэг Mitsubishi Jeep ирсэн. Тэрийг номерын авах харагдах гэхэд цовоонд ороод явцсан байхгүй яг наадмаар ирээд. Тэгээд тэгсэн чинь манай цацаа бадам сум энэ чинь зураг морг аваад. Тэгээд дараа нь аяллаа дүгнээд бид нар нэг орой сууж кофе ууж хоолунд идээд тэгээд ингээд нэг зургуудаа тавиад угаагаад ингээд жижигхэн ханы самбар хийгээд наагаад ирсэн чинь. Эргээд үлдсэн чинь дуусах ганц зураг үлдчихэж байгаа байхгүй. Тэгээ болсонгүй. Би ер нь зураг авдаг байсан. Би яагаад ер нь зураг авах болохгүй гэж. Яг үнэ. Тэгээд байгалийн зураг нөгөө чинь авч тавьсан чинь
Мэдээ тэр мастер руу ч амар гоё тавьж байгаа шүү дээ. Тэгээд би хорхоо өрөөд би ингэж авмаар байна. За тэгэл номын уншиж эхлэв. Тэгээд Канадад бас нэг хэдэн сар 6-7 сар байсан. Ер нь манайхаа бүгд Канадад сурдаг л да. Тэгээд тэнд очиод тэндээс Канадын мэргэжлийн гэрэл зурагчтай амтны байгалийн зураг авах тийм юу аваад нэг хичээл аваад. Тэгээд тэднээс их сурсан бас. Тэгээд тэгдээ ингээд бид чинь нөгөө дагуул машинаа суулгаж явал ингээд зааж өгөөд ингэж аваад ийм тохиргоо тавьж байгаа. За мөнгө өгөөд мөнгө аваад явдаг шүү дээ. Тэгээд тэр амар тэгээд янз янз ягаад тахгүй энд суугаад байх байгальчнаа байгаль дээр л авах хэрэгтэй. Энэ дотор ингээд өрөө танхим цуугаа зоох хэрэггүй. Үнэхээр тэр тийм байхгүй. Тэгэл тэрнээс эхлээл тэгээд тэр дараа нэг юун дээр нэг вебсайт дээр нэг онлайн дээр нэг хичээл өгдөө. Үнгүү? Тэр нэг гадаадын хүн тэрийг уншсараа тэр баг 2 жил уншсан шүү. Уншаа судлаа ингээд тэгсээр агаал тэгээд Монголдо ирчээд за хин одоо би зурагч танихгүй шүү дээ Монголд. Тэгээд цацаатаа очоод цацаа яах вэ ийхүү гэж гэсэн чинь чамаа нэг хүн танилцуулна гэдэг. Тэгээд октябрь гэдэг одоо манай уртгийн гавьяа зэтгэлтэй октябрыг танилцуулаад тэгээд ок зургуудыг үзээд ок шиг одоо Монголд хамгийн их ном хийсэн юм шүү дээ. Тэгээд номуудыг үзээд зургийг үзсэн үнэхээр гоё байгаа юм. Тэр зохиомж, тэр өгүүлэмж, хэлэмж тэр зургны те гэрэл сүүдэр тэр Монгол орныхоо илэрхийлүүд байна шүү дээ. Тэр за би ч өстой төгөө. Тэгээд ок одоо баг нэг цөнхөн нэрж гүдэг гэдэг шиг тэгээд цөнхөн нэрж гэдэг ок хоёлаа зурганд явъя гэл. Би бас намайг Канадаас ирсэн. Би бас окт бас тэнд бас Канадад ирсэн. Би тэндээс курс суусан юм сонссон мас гэдэг уншсан жоохон. Тэгээд ирж байгаа юм та. Тэгэл тэр үедээ цацаагаас нэг 6 пикселийн Nikon анхны дижитал камер гарч ирсэн. Тэгэхээр тэрийг захиагаад захиа бэж яваад цацаа аваад ирсэн. Тэгээд тэр дижиталтайгаа эхлээл тэгэл үз тарсан да. Тэгэл бид нар чи хог өдөр чи айгүй их хөдөө гадаа явдаг. Тэгээд надад нэг муу жип байсан. Mitsubishi гоо тэрийг бензин ээж аваад тэгэл явсан завтай байсан. Одоо тэгээд залууч байсан. Тэгээд дээрээс амар эрчтэй. Ерөөсөө явъя гэж тэгэл гараал явчихдаг. Зоригтой. Гэрэг зураг авна гэдэг чинь баяраа хажуугаар нь тухайн одоо за нэг уулын ам байна гэж бодъё. Нэг сум аймаг бай гэж бодъё. Тэгээд нэлээд түүх судлаач болдог байхаа тийм. Тэр чинь мэдээж хэрэг бас өөр нэг сайхны навчгүй бас утга жандсан тайлбарыг бас бичгийн тулд бас түүхийн судлал тийм. Тий, ер нь би бол нэг гой зураг авахын тулд тэр газараа 2-3 удаа очтё. Жишээлбэл би Хотон урган их гоё гэд би энэ гадаадын зурагчнаас тэр зургийг харчаад ийм газар бас Монголд байт юм багтаа. Тэгээ зүгээр эхний нэг удаа баяуулыг орж үзсэн байхдаа Хотон урган гэж хаана үдэн чи намаа яаж идэг гэж найзтай. Тэгээ манай машинд сул очиод үзсэн. Айгуу гай газар байсан байна. Тэгээ 7 сард очсон байсан. Тэгээд цаад уулна одоо алтан уулын салбар гэж мөнх цастай байх гэж бодцсон байсан. Мөнх цас байхгүй. Жохон арай намт хайлтсан. Тэгээд нуур бол тунгалаг гэж ихтэйхэн тэгээд нэг цас ороод намар болоод ингээд модон шарлаад цаан цастай. Тэгэхээр нуур маань хөлдөөгүй ийм байх үед нэг ирэх юмсан гээд тэгвэл гөөмөн гой зур гарна гээд дотор бодсон. Тэгээд би найзаас за чи юу ягаач анхны цас оруул хэлчих. Тэгээд би эхний уултан тэгээд дуусчих байхгүй. Ганц хоёр авсан л да зур нэг ганц хоёр үзээ. Тэгээд нэг болигтой гардаг жоохон манан бүүдгэр юм суудсан тийм болчиход. За тэгээд 9 сарын 27-нд байсан баг. Манай найз зогсож чинь. Ой баяр одоо ингээд цас орцсон. Хүрээд иргээд. Тэгэхээр сандраад аппаратаас өглөөж аваад бизнес гэж байсан шүү дээ. Бизнесээр яасан ганц билет байна. Тэгэхээр шууд байж явж игээд шууд билет нь худж аваад шууд буугаад нөгөө манай найз тосч аваад тэгэл очсон чи дөнгөж чинь цас орцсон. Тэгээд ингээд нуур нь хөлдөөгүй шүү дээ 9 сарын. Тэгээд цас нь хайлт харьяа болоо. Тэгж бас 2-3 өдрөөр хайлтж байгаа. Тэгэл биз өдөржингөө юу ч хийдэггүй тэр өглөөнөөс авахад өдөржингөө зураг аваад үнцэг болон дээр очиж шишээж яваад доошооч яваад хурган урлуунч нэг аваад хотн урлуунч аваад аху амьдралын оруулж аваад ингээд тэр сэргаал гэдэг нэртэй. Тэн дээр л одоо жинхэнэ сэргаал гэж юу юм бэ гэж асууж эхэлж байгаа байхгүй. За яг үнэ. За тэгэхээр чинь түүх чинь яриуд шүү дээ. Тэр чинь байгаль орчны байцаагч нэг казак залуу байсан. Сэргаал гэж юу юм? Яагаад ингэж нэрлсэн юм? Яагаад юм казак хэрэгтэй байгаа ингээд бас нэг жоохон хардамтгай юм ихтэй. Тэгээд сэргаал гэдэг нь ерөөсөө холбоос эмэг л гэсэн үг юм билээ. Тэр хоёр хотоо нууч ингээд хооронд хоёр талд нэг нарийнхан голын хоёр талд байдаг байхгүй. Харахаар ингээд нэг яасан нарийнхан хоолоо болсон тэгээд дахиад хоргон нурн гараад ирдэг. Тэгээд тэрийг л нэрсэн юм билээ л дээ.
Тэр одоо тэр казак нэр бас биш гэдэг лээ тэрийг бол. Тэр турк нэр ч юм уу нэг тийм өөр туваа ч юм уу. Тэр чинь манай туваач амьдардаг шүү дээ. Тэдний яриа хэлнэ чи өөр шүү дээ. Тэд нар нэг өөр эм гэдэг нэрийг ингээд арай өөрөөр нэрлсэн юм билээ тийм. Тэгээд тийм нэр тавьсан юм билээ. Тэгээд тэрий ч одоо хүмүүс одоо шүүмжлээд идэг шүү дээ. Яа чи казакууд ингээд Монгол нэрийг нь солиод ийм нэртэй болгочихсон. Тэгээд тэр болгон хэдийн тэгсэн хэдийн тгээггүй би бол сайн хэлж мэдэхгүй л дээ. Тэгээд зарим нэгний тийм нэрнүүд бол болцсон л байт юм лээ. Тэгээд хүүхдүүхэн тэгэл тиймэрхүү байдлаар эйгөө хүүхдүүд сонсон л доо. Тэгээд нутгийн тэгтээ нутгийнхаа нэрээр л байсан тийм шүү. Тэр нутгийн нэр шүү тий. Тэгээд Саргаалын застав гэдэг чинь аль биесны нэр нь байгаа юм чинь. Тий. Хотон урган нуурын застав гэдэг нь шүү дээ. Имзэглэх ямар ч асуудал. Харин тийм байхгүй. Тэр нь би гайхаад тэгээд би хүмүүс дээрэлдэж яваа. Тэгсэхэд дугаахан тайлбараа тэгээд өнгөрөөж байгаа байхгүй. Тийм тэгээд өөр одоо мэдээж түүх соёлын дурсгалтай тэр одоо хадны бичээсүүд байна. Тэгээд нөгөө их тэр ч одоо яг шууд хэлэхийг тэр санахгүй. Таны хэлдгээр яг зөв л дөө. Монголын одоо сайхныг гэр зургана буулгана гэдэг чинь бол дуусчихгүй тий. Одоо Монголыг та ингээд 4-5 удаа тойрцсон гэж юм. Одоо бүр ингээд детальчил бүр далд байдаг, нуугдмал байдаг тийм юм уу? Ер нь ингээд Монголын нутгаар аялж явах хүн бол танаас асуудаг байх л та. Хамгийн аль вэ? Хаана вэ? Хамгийн ер нь баруун зүгт байдаг шүү. Баруун зүг. Тэгээд баруун зүг ховд мөнх харах бол амар шүү дээ. Амар ёо. Эвэр хэлэх арга баг. Шууд дараа салгаж байгаа юм аваад яг тэгдэж шүү. Ямар гоё юм бэ гэж ингэж байгаа юм чи. Алта тав мөгд ярих юм байхгүй шүү. Тэгээд алта тав мөгдийн дээрээс доош ингэж явсан тэр нуруу чинь тэг явсаар гад говьд ирдэг шүү дээ. Говь гурван сайхан чи ярих юм байхгүй шүү. Дотор орсон байна. Янзи. Тэгэхгүй тэгээд алийг яг жоохон гоё. Ер нь баруун талд гэж би хэлэхээс өөр юм байна. За хойшоо зүгээр гоё л доо. Хойшоо тэр чинь гол нуур ой мод нэг тиймэрхүү тийм. Тэд нар бол тэр утгаараа бол гоё. Хангаа газар шүү. Тэгээд манай гоё бас сайхан шүү. Гоё сайхан. Би ч нэг урд нь оюутлогоод ажилладаг байсан. Тэгээд анх ингээд оюутлогод очив. За нэг тэгээд говьд очиж ингээд машинаар очдөг байлаа их үедээ. Тэгсэн чинь нөгөө за говь ихлээр минь төсөөл. За нэг тэгээд нэг тал хээр нэг шуурсан илсэн нэг тийм талтай тийм хэмлэн байдаг цөл мөл байдаг байх гэж бодвол тэгээд очихгүй. Тэгээд очиод эхлээд нэг ч их сайхан хараагүй. Тэгээд ажил хийж байгаа хажуугаар энэ говийн орчин иргэн тойронд зураг авчихаар газар юу байна гэдэг тэр хуучин нутгийн хүмүүстэй нутгийн хэрэгтэйг ажилтдаг байсан. Нэг ийм газрууд байдаг гэдэг. Тэгэл би тентгийнхаа машинаар ажил хөөцдөг талбаар нөгөө нэг нөхдөдийг суулгаж байгаа тэргээр явдаг хам богдмогдоор чинь дэмчгийн хийдгээд одоо тэгээд энергийн юу гэдэг чи ягаад тэр энергийн төгөж нэрсэн тэгээд бэлэг хадгаад нэг тийм вовны хэлбэртэй хадан тэр байдаг. Тэгээд чи нөгөө юуны Японы ханхуу ирж тэр хатантайгаа ирж мөргөөд хүүтэй болсон гэдэг. Тэгээд тэр чинь $10,000 өгсөн байдээ. Мөр хамбогдын захиргаанд нь. Гэх мэтэр тэгээд цаашаа явбал тэгээд амар тэр говийг тэгээд би шүтсэн ш. Тэгээд дараачид навцсан говь бүр 100 болоод айгүй сайн 100 болсон байхгүй. Бороо явсагтэй. Ном болж байгаа юм чинь говийг тийм болно гэж бид үстэй. Юу ханга хүүх айгуугаа ногорд юм л ш. Тэгээд би тэр чинь дэвссэн юм шиг л гоё. Дэвссэн ш. Тэгээд тэр таан мангаар нь үнэртээд харин яа ямар гоё нэр чинь. Тэгээд тийм юмний чи ийдсэн хонь малын махны тэр амтс янз ш. Тэр нь бол тийм байхаас юм. Тэгээд юусэн тэр чинь одоо мал дэвслээгүй хүн ягаагүй машин техник яваагүй говьч урдуураач ингээд тест. Тэгээд тэр оюу толгой тэгээд юу хамбогдоод оюу толгойгоо тийш ингээд цаашаа үргэлжлээл ингээд дагаад явхлаар чи ингээд айгүй хэм үзэн шүү. Тэгээд тэр нэг юу үзэж байгаа шүү. Тэр ноён сумд очиод нэг ханы хийц үзсэн нэг динзаврын нуруу шиг тэр энэ төр чи үзээд ханы хийцгээд нэрлэлсэн монголчууд тэр дээр нь гарч хараагүй үргэлжлөө. Тэгээд ойлгоцсон тийм гоё байгаа байхгүй. Тэгээд дороонд нэг явсан чинь сонгоцноос хардсан шүү. Тэгсэн үү те? Айгүй юм би. Харин гоё ингэ шугам татсан юм шиг те. Гурван төсрөө нисэж байхдаа нэг жижиг нэг чай хонгоцоор ниссэн юм. Нэг л уул уурхаан л нөхдүүдтэй. Тэгээд тэр гурван төсрөмийн тэр нэг хавцал мавцдаг үзээд ямар гоё юм. Харин гоё ш харин те. Тэгээд цаашаа нөгөө нэг хэрмэн цав бай. Тий, хэрмэн цав. Хэрмэн цавын артал чинь нөгөө нэг юу вэ? Тэр хэрмэн цав чинь бол дэндүү үзэссэн тийм. Тий. Зулгнаа 100 мод байна. Тэгээд ёо баян тэгээд цаашаа явахлаар чинь нөгөө өдөрлөө хувьд баярахад таны хамгийн дуртай намар тий.
тэрийг давтагчгүй тэр өнгөний хослууд те. даанч Улаан, шаарнагоо. даанч намар би ганц юм чинь ганцхан газар л очиж авч байгаа байхгүй. Болдог бол түг гэж олон газар очиад бүгд нь авчмаар харагдаад тэгж амждаг. Тэгээ бодоол одоо тэр улаан тайгаа нэг өнгө өгдөг нэг тийм заримдаа очихлаар хос орчдөг. Заримдаа очихлаа арай эрт байдаг. Тий. Ингээд юмыг тааруулна гэж хэцүү. Байдаг чинь уншихад хэцүү юм чинь. Тий. Одоо ингээд 4 сарын сүүлээр ус нуурын ингээд нөгөө нэг мөс хайлаад салхилаад овоол болчдөг байхгүй юу? Цөм төрчдөг байхгүй. Тэрийг авна гал 4 сарын 27 найз сартаа гараад очсон чинь арай болоогүй. Дахиад 10 хоног үлээ гэсэн чинь яаж 10 хоног ажил төрөл ард байгаа. Тэгээд буцаад ирж байгаа. Тэгээд буцаад ирэл жоохон байсан араас зураг аваад ингээд ба ийм болсон. Мэдээл авч явах хэрэгтэй байна. Тэгэхээр одоо би тэн дээр одоо сая өрөлт гэсэн манай Дамирын тулгаа гэж залуу байдээ. Тулгаа маань зураг аваад тавьсан чинь тулгаар уцтаад саязаа ингэчээ гэсэн чинь сая л ядаа яг юм чи та одоо яг газ хүрээд яг амжина гэж заа гарах гээд гэсэн чинь цаас бороо ороод нэр солонгоцын даваа чинь бүр машин явах аргагүй болсон. Түү ингэж ясаж байгаа юм байна. Яг даггүй дараа жил хоёул аягүй шүү. Яг баглан үзээ 5 сарын ихнэ 10 ногт юм болд юм ярах. Би таны дуудыг тэгэл өнгөрч байгаа байхгүй. Гэх мэтэр ингээд бас улаан тайга дээр ингээд хойшоо ингээд тайгын улаадаг тэр нэг харгана үүдээ. 3 хоног улаа. Час улаан болно тэр бол. Тэгэл дараа нь ихлэ хүрэн хар болоо тэгэл харлаад унцдаг байхгүй. Авчин тэрийг тааруулж гэдэг чинь очоод төргөд хойно ингээд очоод тэгээ майхан бариас гүлээгээд хэлдэг байж тэр чинь. Эсвэл хоцорчоод тэгээд ингээд өнгөрч байгаа байхгүй. Тим нэг аюул. Тэр улаан өнгийг бол авчихвал тэр бас ганга. Тэр бас нэг 10 сарын нэг 20 10-аас нэг 15-аас нэг 20 чаал байгаа байхгүй. Тэгээд жижиг бас өөр болоод байгаа юм тэр чинь. Тийм байгаль чи өөрчлөлтөө. Гэх мэтэр тэгээд байгалийн тэр яг намрын өнгүүдийг нь олж авах гэж бас нэлээд жижигтэй шүү нэрээ. Таны зургуудыг харахаар за үзэсгэлэнтэй байгалаас гадна Монгол ард түмний маань хөдөөний одоо бүр тодтогоод хэлбэл хөдөөний үндэстэн болгоны ахуй амьдрал бас их авсан харуулсан байдаг. Одоо энэ хөдөөний ингээд бага ястангууд за ингээд манай Баруун аймгийнхан жишээлбэл ер нь өв соёл маань тэнд хэрхэн ямар шүү байдалтай байна. Ус дах тийм аюул гээл зургатаар их ярьж гин тий хотчж гин гэж ярьж гин тий. Ер нь манай Монголын одоо тэр өв соёл ахуй амьдрал маань ер нь ямар шүү байдалтай. Ер нь багасж байгаа. Багасж байгаа. Би ширэг шууд хэлье. Харамсаж байгаа тэнд бол. За жишээлбэл зүгээр наадлан шээ. Би 2006 онд Овсын улаан даваар даваад байхад яг наашаа ингээд битгтээ зөрөөд тэмээгээр нүүдэл орч улаан даваад орж иж байгаа байхгүй тий. Тэгч би анх удаа тэмээгээр жин тэгээд ингээд нүүдэл хийдэг гэдгийг анх удаа харж байгаа байхгүй. Тэр чинь залуу байсан. Хэдэн онд 2006 онд чинь нэлээд зал. Тэгээд би нэг хэдэн зураг авсан байт. Нөгөө 6 мегапикселийн аппаратаар. За одоо тэгээд тэр чинь сахиад одоо аавна гэхлээр байхгүй шүү дээ. Улаан даван дээр. Ерөөсө портероор нүгэл мала тугаал явчихна. Тэр чи тийм зураг одоо. Гэтэ яг аавна. Гэтэ бас одоо ингээд нэг 2020 оны үед ингэж нүүдэг байсан гэдэг чи бас байгаа. Одоо тийний дараа бүр онгоцоорч өгч юм билүү. Одоо юугаарч өгөх юм бэ? Дроноор нисчих. Магадгүй юугаарч өгч магадгүй. Юмс бас тэр портероор нүжсэн гэдэг юм бас харуулж хэрэгтэй. Цаг үед нь. За тэгээ өнөөдөр манай Монголд хараа. Өнөөдөр манай Монголд тэмээгээр нүүдэг газар гэхэлэр одоо ховдын зэрэг сумын тэр Баатар хайрхны уулан дундуур айлд нүүдэг. Тэр үлдээд байгаа. Усын хойшоо тэр нэг олон уурын бэлчээр гэж үүдэг. Тэр лөө нүүдэг нүүдэл нь одоо бас хэвээрээ бас байгаад байгаа байхгүй. За тэр за хойшоо тэр өшөө тэмээгээс гадна сарлагын нүүдэлд бас байгаа байхгүй. Байгаа. Тэр хаана вэ гэхэлэр одоо нөгөө нэг юуны Баян хонгор аймгийн арталт Мандлын хангаа гэдэг байгаа. Тэнд чинь ерөөс машин явах арга байна. Морж явах арга байна. Тэгээд ерөөсөө тэмэн дээр ачаал тэгэл туучдаг. Тэгээд энэ дээр ачаа сарлаг дээр ачаа. Тэгээд сарлагнууд чи өөрсдөө ингээ бондгонод өгөөд идэв юм. Тэгээд хоёр талаас нь шахаад чиглүүлээд ингээ явчихдаг. Цуу муу байхгүй. Тэгээ явчихдаг. Тэр бас сонио. Тэгээд ер нь за тэр бага ястангуудын хуцсыг би хайгаад болохгүй байхгүй. Музейд байгаа гэдэг. Тэгээ музейгээс аваад өмсөд зураг нь авалтай байж. Тэгээ манайх одоо тэр хувцаа бүр өмсгөө болцсон юм. Өмсгөө болцсон. Зүгээр юунд өмсөж гэхээр фестивал тийм шоу юмд үзлээд хаана харагддаг вэ гэхлээр ховдод зохиогддог мөсний баярт. Одоо мөнгөн шагшуурга гэж үү. Тэн дээр л харагддаг юм да. Тэн дээр нэг жоохон зураг авна. Яг нь элдсэн сайхан цавцгаа нэхий гуталтай, нэхий малгай, нэхий бэлээ, нэхий дээлтэй. Тэгээд юу нэхий гадагшаа харцсан. Тийм.
тийм гэр бүл дээр энэ төр хувцсан хүмүүс явдیں۔ Тэгээ яг хөө театрт байд юм уу бүжиг дуулдаг хүмүүсүүд тэд нар бол дээр хувцснууд өмсөд тэнд очсон бас нэг тийм хийгээд байгаа байхгүй. Тэгээс яг амьдрал ахуй дээр тэрийг өмссөн гэдэг юм одоо байхгүй болсон. Гэр зургийн аялал хийн гэдэг чинь өөрөө ингээд бас за үнэртгөөс гадна мэдээж зэрэг тодорхой хэмжээний санхүү бол ярмааргүй. Машин явдгүй газар одоо та бол нэлээд халтдаг байхаа. Ингээд бид нар технологитой. За ингээд бид нар хаач шидсэн нутгийн нэг таньдаг хүмүүс нутгийн зурагчин ч юм уу нутгийн тухайн одоо сумдын хуучин одоо нэг өдөрт галах хийжсэн хүмүүс айгүй нутгаа сайн мэддэн шүү дээ. Тэгээд тэднэргээ дагуулаа явчихна. Тэдэртээ мэдээж урамшуул өгнө шүү дээ. Тэгээд дагуулж яваад цаах найз нөхдүүд болоод тэгэл очиод тэгээд машинаараа явах хүртэл яваад тэндээ тэгэл хайчихна. Тэгэхдээ тэнд нэг морь захиалцсан байна. Яг зөв. Тэгээ морин дээр суугаад явна. Яг байна. За тэгээд морь явахгүй газар бас байна. Бид чинь морио зүгээр тавьчихна. Морь чи өөрөө өвчтөм шүү дээ. Хүн дээр сухтар явдггүй. Өөрөө бол ингээд өөдөө бол ингээд өвчтөг. Тэгээд тэр хооронд ч алхан да. Тэгэл морио барьж байгаад нөгөө нэг хөтчтэй өгöd морьныхоо хөтчтэй өгöd тэгэл өөртөө зургаа ишээж алхаж аваад ишээж алхаж тэгээ жоохон явахар затлан морио жоохон бонус бууж аваад тэгээд сүүлдээ одоо бүр залхуур номхон морь гэдэг бас. Хоньны морь одоо хоньны морь 3 үлтэй морь чинь ингээд сунгалт ингээд усгас гэдэг ерөөс зураг авахдаг байхгүй. Тэгээ тийм морьнууд юм ерөөс намхан жолоог тавихад өвсөдөд явдаг морь самаар ингээд зураг авчаад за одоо явна гэлээ яваад байдаг. Тийм. Ер нь миний нэг зургийн концепт ер нь юм байхгүй. Би одоо хотын зургийг хаваад байдаг. Хором спорт тэр би нэг автгүй сонирхол байхгүй. За тийм байл. Тий. Тэгээд юу авъя гэхээр хөдөөний байгаль дээр нь манай хөдөөний ард түмний одоо тэр байгаль дээр амьдарч байгаа тэр одоо гэртээ байгаа малаа малуулж байгаа тэр байгальтай зогсож амьдарч байгаа тэрийг ингээд уйлдуулж авсан тэр зурнууд л одоо гоё санагдав. Тэрсээ чи нүүдэлж авахгүй байхгүй тийм шүү дээ. Тэрсээ нүүдэлж авахыг бид нар одоо бид нар манайх нэг нийгэмлэгээр нэг одоо бид нар чинь нэг байгалийн гэр зурагчдын нийгэмлэг гэсэн байгуулад одоо 3 4 дэх шилдэ болж байна л да. Ингэж байгаа байхгүй Дубай. Тэд нар ингээд үзэсгэлэн Дубай том үзэсгэлэн байхгүй одоо төм үзэн ш. Тэд нар ингээд нүүдэлчин одоо тэд нар ч бас нүүдэлчингүүд шүү дээ. Нүүдэлчингийн тэм сэдвтэй тийм Монголын тэм стенд байна л да. Тэн дээр ингээд юу юмуд нь байдаг. Гаргаа тавьчихдаг. Тэгээд та нар ингээд Монголын байгальтай нүүдлийн тэм зураг өгөөч гэдэг. Тэгээ бид ингээ байгаа зургуудаа ингээ жижиг файлаар өгж явуулаад тэгэл тэд нар ингээ сонгож байгаа энэ зураг явна энэ зураг явна нэг хүн жижигхэн нусаагч зүгт яавд гэж байгаа зураг авч байгаа байхгүй юу. Яг тэр нүүдэлчний амьдрал яг л ийм л байна өнөөдөр. Тэгээ тэр чинь яг тэр давс хачиргүй бодож байхгүй яг л оргоор нь тавьж байгаа байхгүй. Тэгэл манайх ч тэрийг пүү хаа муухай харуулаад үгүй байхгүй тэр чинь яг бодит байдал тэр байдаг. Харин ч гоё зураг болж байгаа. Тэгээ тэр чинь ингээ тэр стендэн дээр амар гоё том үзээ төв үзээ дотор нэгээд бидний авсан зургийг ингээ тавьж байгаа байхгүй. Бодолцож авч байгаа ш бидний зураг. Тэгээд чинь бид нар ч урамшилтай тэд нар ч гэсэн зургтай болчих жоох байхгүй. Гэх мэтэр тэгээд ер нь нүүдэлчин одоо нэг сүүлийн магикан гэдэг юм чинь л одоо манай Монгол үлдчихэд байгаа. Одоо нүүдэлчин бол зөвхөн Монгол л дээ. Одоо Казахстан нүүдэлчин нэг бол за бараг гүдээ тий. За тэр Кыргызстанд байна. За Кыргызстан нэг жоох нүүдэлдэг гэж магадгүй ардууд нь. Тэгээд ер нь шоу болцсон доо. Тэгээ шоу болцсон. За тэгээ Узбект байна байх. Эдгээр чинь ингээд дандаа нүүдэлчингүүд ч дээ. За одоо манай Баян-Улгэд бол байгаа. Баян-Улгэд бол өвлөөс хаварлуу нүүдлийг би бас 4 хоног даглаа штэ. Тэр гайхамшигтай. Тэгээд миний зураг авах зорилго бол за тэгээд тэр байгалаа харуулад одоо тэр нүүдэлчин хүмүүсийн амьдрал ахуйг байгаль дээр нь ингэж аваад одоо энийг л авч үлдэхэл гэсэн миний зорилго. Яг үнэ. За энэ ерөөсөө ганц гол том одоо өв тээгч маань энэ л бол тийм болж байгаа байхгүй. Тэрнээс би өөрөө өвд хөмөлдөг тийм уртад дуулдаг юм биш. Зураг аваад зургаал үлдээ гэсэн чинь айгүй чухал зүйл байхгүй. Түүхэн баримтлал үлдээх гэдэг юм л та. Яг үнэ. Одоо та энэ подкастын өмнө хэлсэн гэрэл зураглал үлддэг гэдэг чинь л одоо үнэ шүү. Үнэ. Одоо ингээл танаас хойш чи бид нар чинь айгүй том ийм сантай болчихж байгаа байхгүй. Дараагийн хүмүүс ч гэсэн энийг аавна өөр өнцгөөс өөр тайлбар хийж байгаль дэлхийн маань нэг хിവэрэ байгаад байхгүй байнга өөрчлөгдөн. Амьдрал ямар болохыг бид нэр таашгүй шүү. 2008 онд би хар зүрхний хөхнөрөн дарж зураг авч ирсэн байхгүй. Алдартай газар шүү тийм. Тэгээд тэр чинь мэдээж түүх хөхн уншаал очиж байгаа шүү. Тэгээд тэр чинь бахархаж байгаа байхгүй. Яа энд л одоо манай хаадууд ингэж хурал хийгээл Чингис хааныг одоо их хаан болгож ирсэн байж тээ л гэж бодож байгаа байхгүй. Гоё газар ч гоё шүү шүмшигтэй. Тэгээд очиход ер нь л гоё харагдсан шүү. Тэгсэн чинь одоо ингээд очиод зураг авъя гэхээр цаагаар нь баг тосхон болцсон юм шиг. Хашаа бариад ерөөс маш кемп барьсан байгаа. Тэгээд жуулч бас нэг тийм сөрөг тал байгаа. Тий, тэгэл тэр хоёр зургийг ингээд харьцуулахад одоо миний хойш 20 жилийн дараа харьцуулахад юу ч болсон байх юм бэлээ.
ийм байсан штэ гэл. Ингээд түүхээ авч хэлдэг байгаа байхгүй зургаар гэрэл зургаар тий. Тэр нь бас их гоё юм тий. Тэгээд өшөө нэг юм нь бол гэрэл зурагч нь бол аяг жуулчлалыг хөгжүүлдэг хамгийн том юм байдаг байхгүй. Хүн гэрэл зургийг харж иж ийм юм энд очие гэдэг. Тийм зэднөхөөс сайхан юм бичээд нэмэр байхгүй. Тэр чинь тэгжээж аппетитийг үдгэржээж гадаад жуулч нааша тэмүүлж байгаа. Энэ дээр одоо гэрэл одоо жуулчдынхаа салбарын нэг муулж байгаа юм биш. Манай гэрэл зурагчтай ажлын хөдөлмөрийг сайхан үнэлээд зургийг сайхан сайхан гэж гэрэл сайхан нэг бүтийн үнийн унгаагаараа зарим нөр таныг алдаршуулаад нэрийг чинь доор нь тавиад ингээд хилчихэд гэрэл зургийг баяр хэрэггүй. Тэгтээ зэрэг ах хүмүүс танигдсан. Миний зураг хүмүүсийг мэддээ. Тэгээд яг зарим мэддэг босоод шууд бид нар бас нэг хоорондоо ярьж байгаа зургийг нэг үнэлсэн байдээ. Тэгээд маршрутан дээр тавих зураг ийм үнэтэй гэж тэргээд. Тэгээд тэрнийхэн дагуу шууд зарим компани шууд аваад явчихлаа. Одоо юм ярихгүй. Яг л маш их хөдөлмөр 80000 км бид нар спонсор байхгүй өөрсдөө хэдэн цуглуулсан мөнгөөрөө явж байгаа шүү дээ. Тэгээд тэр үнэтэй машин том төлс бензин гэж бөө юм болж байгаа байхгүй. Одоо жишээлбэл данаадны таны нэг зураг таалагдлаа гэж бодъё. Одоо юу ч ингэж өмнө говийн ингэж хонгорын смэс гэх тээ. Одоо би тэрийг ингэж том хэмжээгээр угаалгаад хэвлүүлээд ингээд офстой ч юм уу гэртээ ч юм уу их юм хүсдэг хүмүүсэнд ханддаг л баг тээ. Тэр одоо ямар одоо тэр нууцч үнэрттэй байдгийг. Ийм хараа. Би бол зурагч. Надад бол их файл байдаг. Би заруул их файлаа зардаг. Тэгэхээр тэр хүнд их файл хэрэггүй шүү дээ. Одоо ингэж байгаа байхгүй. Би тэр хүн надад нэг юм 90-60-аар нэг юм жаахан ийм гоё алтан шаргал өнгөтэй жаацтай бурхан алдааны зураг өгчих байгаа байхгүй. Тэгээ файл их файл авах юм уу? Хийхгүй шүү дээ. Тий би хэрэг их файл авах юм уу? Жаазлуулах юм уу? Canos хэлэх юм гэж. Нөгөө Canos гэдэг жааздаг газартанд би гэрээтэй. Хамтарч ажилладаг. Тэгээд би файл аваад ийм үнэтэй байдаг. Үнэтэй. Файл чи үнэтэй шүү. Баргийн зураг авсан адилхан шүү гэж хэлж байгаа. За тэгээд чи надаас файл аваа. Би файл авъя гэж. За тэгвэл файл аваад чи мөнгө төдөө дараа нь чи дугаалгана гэж байгаа. Тэгэхээр угаалга дахиад чи 350,000 төгрөг төлнө шүү. Тэгээд чи 700,000 төгрөгөөр чи ийм босно. Тэгээд тийм байх. Тийм би дараа нь зэрэг файлаар би яах гэж байгаа юм. За тэгвэл би тэр зургийг угаалгаад өгье. Хэмжээгээ л өгчих. Тэр чинь хэмжээнээс болоод үнүүд нь өөр. Тэр цаад өгж байгаа компани өгж байгаа үн надад байгаа шүү. Тэгэхээр би тэрийг үзүүлээд мэдээж хэрэг. Тэгээд чи файлаар яах хэрэггүй шүү. Эсвэл Canos л өтөгдөг. Хуваалт юм гэдэг тэр нас аваад хуваалтыг тийм гоё сүрлэг уулуудыг хуваагаад хэрэггүй мөн харагдчих юм уу. Томоор л хэлчих. Тэн дээр би зөвлөд өгдөг байхгүй юу. Тэгэл аваад хэлгээл авчих шүү дээ. Тэр чинь нэг хэмжээнээс болоод үн янз янз. А зүгээр миний их файлын үн бол ерөөсө 350,000-аас хамгийн том 350,000-аас эхэлдэг. Хэвлэлийн хамгийн том хэмжээ 300 dpi-тэй. Тэгээд одоо айгуу сайн нэртэй тийм гоё гарсан файлууд байдаг л да. Үнэхээр хүн болгон авдаг. Тэр нь арай жоохон үнэтэй байх шийдтэй. Дээд зэрэг үнэтэй л байж. Энэ бол таны хэлгээр маш их цаг зав хүч хөдөлмөр орсон ажил шүү дээ. Тэгээ аваад тэгэл авна авахгүй тэгэл. За түрүү нэг сэдвийг хүндэж чагаад та бас ингээд дэлхийн орнуудаар чамгүй аялсан. За энэ жил ер нь 25 онд стейшн явах төлөвлөгөө байна уу? Би таны сүүлийн нэг энтхийг явсан ажлыг чинь л мэдээд байна. Энтхийд очиод зураг авсан уу? Зүгээр хувийн ажиллаар явчихсан. Энтхийг зураг авсан. Зураг авсан уу? Тий, тэр нэг Гямдан нурууны 99-ний зураг авах тийм аял байд юм байна. За. Тэгээд тэрийг олцоход манай найзаас олцоход тэгээд тэр тийш явъя үзье. Ер нь Гямдан нурууны хэсэг Монгол зурагч аваагүй шүү дээ. Бас нэг тийм анхдагчл болох гэдэг байна. Тэгээд явсан. Би нэг манай нэг дүү тэр яваад тэгээ яг хөө тэр дальмент нэг л энтхий явж байгаа юм чи бас нөгөө нэг залуу маань бас энтх үзээгүй байсан чи. За тэгвэл нөгөө нэг мөсөн цаашаа нэг үздэг юм надад нэг үзээд тажмахаа цахалаа үзээд ингээд тойроо түрээ тэр чи яг би урд бас нэг үздэг хоёр ч үзсэн шүү. Тэгээ яваад ирсэн. Тэгээд тэр юун дээр Гямдан нурууны Ладак гэдэг хот байгаа. Одоо дайм болоод Кашмир энэ ойролцоо. Нийл цэргийн баазууд гэдэг юм лээ шүү дээ. Ямар их цэргийн баазтай гэсэн чинь энэ асуудалтай газар гэсэн. Яг үнэхээр асуудал. Маргаантай газар. Одоо хүртэл байлдаад байгаа юм чи. Тэгсэн чинь нэг гой жош буудлаа очингууд буулгаал за өнөөдөр өндөр уулан дээр гарч байгаа өндөр сайхан агаарта дасаад ингээ байжээ гэж хоолойд л байжсэн чинь нэг гайд интгайд Пакистанаас баг. Гүйж ирээд басараа нэг юм амтан барьсан байж гэх нэг юм. Юу хоолоо аяа л авраад шүү. Юу тэр агаар магаар дасгаа өндөр дас. Шууд давчиж байгаа.
Тэгээд маргааш нь тэр уулынхаа дэргэдэд тэр бааз дээр байх гэсэн баггүй. Тэгээд тэрийгэж өнгөрөө цаашаа явуулсан. Дээш гараа харсан нэг харсан нөгөө өндөр атлетууд харсан 4200 харсан. Ингэсэн босч байгаа юм чи. Тэгээд хөлдөө тавиал ингэсэн чи нөгөө тэр ерөөсөө чи ер нь ерөөс чинь амтнаа барьчил тэрийгэ сахиад байгаад байдаг байхгүй. Өөрөө жоохон идчихээл. Тэгээд айл дэрэгтэн сахиад. Тэгэхгүй чинь амар том тас шуу байна. Одоо манай бүргэд байна манай тий. Тэгээд нөгөө нэг тэдний нэг ёол байна. Энэ гурав шуу бол байнга иргэн. Жох эргээл тэнгуут нөгөө ерөөс ингэж худлаа ингэж үргээ хичээл ингэж байгаад байдаг. Бид нар чинь sig змийг бол андахгүй шүү. Тий. Тэгээд хажуугаар нэг цөөрүүд ирж иддэм байт. Бас. Тэгэхдээ тэр 99 тэн дээр явахд идэхгүй л те. 99 тэндээ бол хаас уцсан байгаа юм шиг. Тэгээд ер нь 4 хоног байж байгаа л 5 хоног дээр яваад гэдэг. Тэгээд sig зэм багассан. Тэгээд нэг арьс үлдсэн л байт юм бэл. Тэрэн дээр нь тэгээд үлдсэн найрлт юм шиг. Бид нар хоёр эхний хоёр зүсэг авчиж сүйдээ өөдөж байгаа. Тэгээд нэг л газар нэг л эрсийг тэгээд хөдөлчихгүй тэгээд жоохон идчихээ хөвтөд байдаг. Шөндөө идээд байгаа юм хөдөлгч чинь. Тэгээд ингээ хөдөлгөхгүй болохоор сонь жоохон хөдөлгөөнтэй азуур авахгүй. Гэхдээ яг нь 2 өдөр бас саксных ингээд авсуур авсан. Зураг аавн гэдэг чинь аяг хэцүү шүү. Хэцүү. Тэрнээс биш тэр эрсийг тэр ууланд тэр гямлайн уулын тэр амар өндөр цавчим хүн явахын аргагүй. Эверест тийш яваагүй юу? Яваагүй. Тэрийг нэг бас зургийг авчих юмсаа тий бас. Би өөр өндөр ууланд алхиргээтэй. Юутэй чаддгүй өндөр. Холоос ч гэсэн хамаагүй нэг авчих. Гайх юм шигтэй. Тэр нэг Эверестийн ууланд авсан эрүүсгээд нэг зураг байсан. Чи тэр мэддэггүй. Хараа ингээд цасан дээр ингээд цас шуурч яхад нэг эрүүс ингээд явж идэг. Би ангаж байгаа ийм байд юм уу гэсэн дараа нь тэр фотошоп байсан. Тэгээ дараа нь ингээд олон улсын тэр хүмүүс энэ хотлоо байсан шүү гэдэг хэлжээ. Одоо тэгээ хажуугаар нь AI гэдэг нэг амар юм гараад ирсэн. Одоо бүр зурагчдыг бүр унтрааж байгаа шүү дээ. Ялангуяа баримтат зурагчдыг бүр унтрааж. Одоо тэгэл говийн караван ихтэй над дээр би бас гадаадын зурагчдыг авдаг байхгүй юу? Аялал жуулчлал хийдэг байхгүй юу? Тэр гэсэн чинь зуцаа ярьж байгаад би ийм зураг ингээд авсан гэдэг. Харсан чинь айгуугаа зураг авах гэрэл мэрэл яа. Хөөх гэдэг. Энэ ээ шүү дээ. Тэгээд Монголд тэмээтэй тэгээд тэмээн жин мингээд ингээд бичээл илс гэж бичээл тэгээд нар жаргаж байгаа үед гэж бичээл ингээд тавьчихлаа. Бодж үзсэн бүк гэдэг энэ зураг гаргаад ирж байгаа юм. Гэхдээ тэр нэг юу байхгүй. Нэг юу вэ? Нэг тийм нарийн деталууд байхгүй. Деталууд байхгүй. Хазаар мазаар тий. Тэг юу ч ногт байсан баг. Тэгээ хооронд нь ч холбоог ингээд зүгээр яа тийм нь яг ингээд өстө нэг хоорондох зайныг 50 см адилхан гарцсан. Ерөнхийдөө бодлоо. Уламжлалт энэ аналог юмыг бол хэзээ ч гүйцэхгүй л тий. Гүйцэхгүй тий. Тэр бол мэдээж хэрэг. Одоо дуу хөгжимч бай, гэр зурагч бай, уран зурагч бай. AI бол зүгээр нэг арт төдийл юм хийнэ үхээс бол яг тийм натурал юм бол хэзээ шүү. Одоо бас нэг манай нэг Малайзын зурагч найз байдаг байхгүй. Тэр тэгсэн чинь зургийн нэг юутай цугдуулах гэдэг тийм стоктой фонттой. Тэгээд тэндээ нэг 60,000 зураг ингээд өгсөн байдаг. Тэгээд намайг тэгээд өрөө чиний байгалийн зураг хийж яа хэзээс зарагдахгүй шүү гэж. Яагаад гэсэн. Наад ч хүн авдаггүй. Юу авдаг гэсэн. Зүгээр хүн гар ирж байгаа зураг. Тэврэлдээд эсвэл үүрвчээ өрөөд ингээд өндөр цастаа бол руу зааж байгаа зураг гэдэг байгаа байхгүй юу? Тийм их зураг авахлаар хүмүүст орно авчдаг. Яг нэг реклам аялал жуулчтай рекламдах юу одоо бизнес уулздаг рекламдах юм даа хүн гар ирсэн хоёр зангат хоёр хэрэгтэй нээсэн. Тиймэрхүү зургуудыг ерөөс дор худалдаад авчдаг нэ. Айгүйх зарагддаг энэ төрөөс талах шиг зарагддаг гэж хэлсэн шүү тэр. Тэг чи ийм зураг авсгүй. Би өөрийнхөө сонирхлоор л авч. Намайг би уруу цацгаа тэгээд. Тэгээ манай рүү шүү тийм зураг жилдээ аваад тэр AI гараагүй байх чинь жилдээ $30,000 орлоготой байсан гэж байна. Тэр зөвхөн зургаараа гэж байгаа. Зөвхөн тийм зургийнхаа юу. Тэгээ тэр чинь зүгээр аваад авчираад зураг аваад жоохон тусаал тэр фонд руу хийгээд байдаг. Тэгээ хүмүүс тэрийг үзэж байгаа л аваад стокоос нь аваад идэх гудалж аваад өөр юу ч хийхгүй юм тэгээд бич. Тэгээ мөнгө нь орж идэг гэж орж идэг. Тэгсэн чинь ээ гараад 50% байхгүй болсон гэдэг чинь болохгүй болгоёс. Тэгээ одоо бид нар одоо яана нэ яста алж ийна гэдэг бидний тэгэж ийн гэдэг яриад байгаа байхгүй. Бас нэг гэрэл зургийн гайхамшигтай нэг том төрөл бол хөрөг зураг тий. Тий хөрөг. Одоо хүний тэр харцны хилэмж, биений хилэмж дээр бас тавтагдчихгүй шүү тий. Хөрөг ерөөсөө нүд. Тий. Нүд харц тий. Нүдийн л авах. Нүдийн л өгөж. Нүдийн худлаа байж болохгүй. Тэгэл гинтүүлж байгаа л авах хэрэгтэй л дээ. Тэгээ ялангуяа олон үрчлээтэй тийм бүр нэг буурлалсуудыг бодож байгаа. Тий би бас нэг тийм хийх гэж би бас хөргөндөө муулдаад нэг сайн хөргөндөө сайн гэж хэлэхгүй. Гэтэ өөрхөн хэмжээнд л аваад идэг. Тэгээд
гамбаа гэд манай тайгаад амьдэрдэг нэг өгшин байдیں۔ Тань али маань нөгөө тамиад ханаад татуулж байгаа юм шиг нэг хосны нэг тийм юу гэдэг чинь өөрсдөө нэг манартал авахгүй. Тэгээд энийг татгээд дахиад татчих гээд өөргөө амьд өстө манар л татуулсан. Гэт цонхноос гэрэл орж ирж байгаа байхгүй. Яг энэ сулгачаад эндээс гэрэлтэй. Тэгээд эндээс тэгээд утаа нь ингээд сүүдэртэй өөрийн сүүд тал нарт гэрэлтэй тал сүүдэртэй ингээд бөөн зохион ярьж байгаа шүү дээ. Тэгээд чи яг гадаад хөрөг авдаг хүнтэй явж байгаа чи тэрнээс бас ихэн сурж яаж авч ийж. Тэгээд тэр чи дараа нь мэдээж бид нар надад түүхий файл дээр авдаг юм чинь дараа нь засан шүү дээ тэр чинь. Засаад гоё болгоод. Тэгээд хар цагаан болгох нь болгоод ингээд хөрөг гоё. Хөрөг гоё тий. Та одоо бас гэр зураг аваад зогсохгүй өөрөө аялал зогсохгүй сургалт явуулдаг бас ийм аялал зохион байгуулдаг. Одоо гадаадаас тань руу хандлт ирдгүү танай Монголд очиж зураг авмаар байна. Туслаач хамтрыг гээд гайд хийж өгөөч. Баян. Би бас ялгаж тэндээс. Зарим зүгээр өрөвч үрчээд ирээд үнгүү арга наваа би өрөвчөд хамт явчих гээд гоогоод байдаг. Одоо би тийм одоо тийм одоо чи өөр хүн бол би одоо болох гэж гэдэг юм уу өөр одоо тийм хийх хүмүүс бий л дээ. Яг тухайн орон нутагт чи зүгээр хурж ирээд эндээс машин төрөөс яваад яв тэгээд тэгээд чам туслаад гэсэн. Тэгээд тийш яваад гэж. Бас туслаа шүү дээ. Манайх тусдаг бүгд тусдаг байхгүй. Тэгээд тэд нар өөрсдөө мөнгө өгöd. Би бол яг ингээд зохион байгуулалттай тентхийн аялал жуулчлалын яг тийм гэрэл зургийн компани ч гэдэм үү тийм гэрэл зураг гэдэг гайдууд нь аялал зохион байгуулахлаар над руу хандж байгаа байхгүй. За би нэг 10 хүн ч авч гэдэг юм уу 15 хүн ч юм уу. За нэг 8 хүн байна Монголыг үзье гэсэн. Монголыг үзэхдээ говь үзье тэгээд бүргэдийг үзье. Програм өгч үн өгөөч. Тэгээд надад тийм бэлэн байгаа байнга тэрийг тийм лимж авсан. Тэгээд тэрийг явуулчихсан үзэж байгаа. Тэгээд за болж байна. Болж байна. За хоёр хүн юм үнэтэй шүү. Хоёр хүн яг бол онгоц монгоцны зарлал очдог. Тэгээд нэг хүнд ноогдох машины зарлалч үнэтэй болчих. Тэгээд буудлахаар тэгээд 10 хүн бол арай гайгүй хямдхан хандсан гэдэг үнүүд нь ялгаатай. Тэгээд тэр саам тэгээд би өөрийнхөө нэг юугаа харж байгаа арсфисана харж байгаа яг юуг үед би юм үед бол авч чадчихна. Тандар болж байна. Болж ивэл гэргээч. За би энэ өөр аялалтай гэл ингээл явчихдаг шүү дээ. Дотооддоо та бас залуучууд зориулсан, гэр зураг сонирхчдод зориулсан сургалт явуулдаг. Тий, одоо энэ 17 18 явууллаа. Тий. Тэр чинь өстө заваараа хийж байгаа юм да. Та тэгэл тэр групп бүрдүүлээд тэгэл хөдөө аваад гарчих уу? Тий, одоо хар зүрхний нөхнөрлөө яа гэсэн тэнд нэг юуны мөнгө мөрц сумын 100 жил гэсэн болов уу? Тий, тэдний 100 жил гэлөө тэр чинь аль сумнаар хэлэгдэг үлээ. Тэдний тэр сумынхан 100 жил болж ингээд бүх кемпүүд нь гарахгүй энэ жил өдөр гарахгүй гэхээр за гэдэг. Тэгээ одоо Батсан бүрээ нөгөө нэг цэцэгт нуггүй лөө тийм. Тий. Буудалтай тийм амарлтай тийм. Тэр бууж мос хийж тэдэх гоё. Цогнөрийн голтой тэр ч юм уу. Тэр сургалтанд одоо хамрагж байгаа залуучууд бүгдээрээ л за камерын хувьд ингээд өөр загвар өөр брэнд юм барайл ирж байгаа шүү дээ. Та одоо жишээлбэл гол төлөв таны ингээд хараад Nikon хэрэглээд байна. Тий. Гэхдээ аппаратууд чинь брэнд өөр боловч зарчим нэг л шүү дээ. Ерөөсөө 3 юмнаас бүрдэж байгаа. Тэр 3-ыг тааруулаад ярих чинь тэгэл өөрсдөө аппаратаа мэдж байгаа юм тэргээ өөрөө тааруулаад авчихна. Тэгээ залуучууд маань компьютертайгаа аппараттайгаа тэгээ очоод юу ч мэдэхгүй анхны шатны усууд яадаг. Яг л би анх сурахдаа их зовж байсан. Над хилээд өгчих юм байхгүй. Тэгэхээр ном машин тэрийг ойлгохгүй. Тэгээд нэг YouTube заримдаа үзэн тэр намайг сурч байгаа үед YouTube болгохтой гардаг үед хичээлүүд байдгүйс. Одоо зөндөө болцсон л доо. Тий. Тэгээд их зовж байсан учраас ер нь анх тэр дэлхийн тэр мастеруудын зургийг харчаад яаж ингэж явд юм бэ гэд бид аппаратаар ганц аваад тийм гарчдаг гэж ойлгоод байдаг байхгүй. Нэгсэн өөгөө авчи түүхий байлаар авчи дараа нь тэр чинь засдаг байхгүй. Lightroom Photoshop-д оруулж засчиж тэгжээс гоё зураг гаргаж ирдэг байхгүй. Тэрийг мэдэхгүй. Тэгээд яаж ингэ болдгийг бол ингээд ширээ шагаалцдаг. Тухаараа ширээгээ зохиол уураар дэгс. Тэгээд уншсаар үзсээр агаал тэгэр тийм байна гэдэг учир нь надад тийм нэг өөрийнхөө яг анх ингээд авч ирсэн нэг Орос зенит уламжлалт нэг хайсаар зураг авахаар хайсан уу орхисон уу? Нэг хэсэг нэг Hasselblad-аар нэг медиум форматын зураг Канадаас нэг аппарат аваад Америкийн Grand Canon тэр явж нэг баахан зураг авсан. Тэгээд тэр чинь нөгөө нэг авсан зураг бол үнэхээр чанартай л да. Гоё. Хамгийн гол юм нь манай энд хэрэгж хөвлөх хэлээр угаадах газар байхгүй. Лаборатори байхгүй. Тэгээд хадгалаад нэг 6 хальс аваад 36 хальс аваад тэгээд бэж рүү явуулдаг. Бэжнээс явж угаалгаж иртэл дахиад нэг сар болж байгаа байхгүй. Тэгээ үзсэн чинь нөгөө нэг юмнууд энэ чалт деми зураг авцсан байна гэдэг. Нөгөө харж чаддгүй. Тэгэн гут за энэ деми юм байна. Ер нь л
Техникийн дэвшлээ. Техникийг хөөдөө гэд. Тэгээд дижитал руу 100%. Тэгсэн одоо харин тэр тийм Hasselblad-ийн том аппаратнууд энэ чинь 100 мегапиксел. Тэдний ингээд дижиталууд гараад ирсэн байна. Амар үнэтэй тийм. Яг наадах чи зэрэг менежерүүд ойлгосон байл л да тий. Тий. Ер нь тэгээд дижитал руу одоо дижитал толтой дижиталаас толгой дижитал руу шилжиж байгаа шүү дээ. Тэгээд noise нь буурч байна, хурд гэж юу кино шиг юм болж байгаа юм. 1 секунд 20 кадр авчиж байгаа юм. Шүрх гээл. Тэгээд ер акшныг ерөөсөө алдахгүй. Тэгээд noise ч ингээ 1000 дээр энэ ингээл яхан ингээд арцгандаг байсан ч одоо тэр мэрийч застдаг програм гараад ирсэн байх шийдээ. Ер нь тэгэл техникийн хөгжлөг гүцэхгүй шүү дээ. За тэгэл аппарат би бол Nikon-ыг анх ингээл бүр тэр D7S гэж анх 6 мегапикселтэй гарах. Дараа нь ерөөс бүх тэр full frame-ийн Nikon аппаратууд би апдейт хийгээд яваад идэгсэн. Зараал дээр мөнгө нэмэл аваад идэгсэн. Одоо тэгэл Nikon-ийнхоо Z8 дээр ирсэн. Z8 ч айгүй бас тэрний дээр нь Z9 би тэр бол хүндтэй байгаа. Z8 арай хөнгөө. Надад бол одоо бас чадал мууд чинь ядарч чинь тэгээ нуруу өвдөж чинь тэгээ тэгэхээр чинь арай хөнгөм чанарын гэхдээ full формат гэхлээр бас бүтэн нэг юугаар авчдаг. Ургийн чанарт бол нөлөөлөхгүй пиксел өндөртэй тийм хурдан авдаг. Одоорсоо зүйлт бол мегапиксел өндөр байх хэвээр 1 секундэд авах зургийн кадр нь хурдан байх хэвээр өндөр байх хэвээр гэсэн. Энэ хоёр шалгуураад би аппаратыг сонгодог. Тэгээд бүх аппаратууд тэрийг одоо хангаад байгаа байхгүй. Одоо 60 мегапикселтэй бай, 100 та гараад ирсэн. Минийх 46 та хангалттай. Бүр тэгж их хөөгд дараа компьютер багтдаг байхгүй тийм шүү дээ. Тэр мегапиксел. Тэрнийхээ ирээд файл нь айгүй том хэмжээтэй. Том хэмжээтэй болно тийм. Ирж байгаа залуучууд ер нь юу та ингээ анзаараад тахад тэд нар одоо юу ингэж хүсэж ирдэг вэ? Ер нь зорилго нь юу вэ? Тэгэл ихэнх нь л одоо зураг миний зургийг үзсэн, манай Эрдэнэ болгоны зургийг үзсэн. Тэгээд ийм гой зураг авчих юмсан гэсэн. Тий. Тэгэхээр тэднэрт миний өгөх юм бол ерөөсөө нэг өдөр 2 өдрийн дотор бүх зэрэг зураг авахыг зааж чадахгүй шүү дээ. Чадахгүй шүү дээ. Тэгэхээр тэднэрт би юу заадаг гэхээр ерөөсөө тийм цэгцтэй ойлголтууд өгдөг байхгүй. Аппарат гэж юу юм, апертур гэж юу, өрц гэж юу юм, ISO гэж юу юм, тэгээд хурд гэж юу юм. Ерөөсөө энэ гурван үндсэн юм дээр л аппарат чинь ажилт зураг авдаг байхгүй юу. Одоо өрц гэдэг хүний хүүх хараа шиг гээл тайлбарлах шийдэ. Харанхуй өрөөнд ороод ингээд чойж хүний нүд ингээд хүүх хараа томроод ингээд тэр сүлд ингээд өдөрчиг хартдаг болчдөг. Дасаа. Гингэт ингээд гэрдэр төлхөө гаргачихлаа. Ингээд харж чадахгүй ингээд байдаг. Тэр чинь ингээд агшиж байгааг шинж авахгүй. Тэр яг тэрнтэй адилхан ингээд гих юмтаар ингээд зааж эхлэв шүү дээ. Ойлгохтой нэг гэж байгаа байхгүй. Тэгээд аппаратн дээр яаж ашиг. Тэгээд энэ аппаратн дээр байгаа заалтууд нь яг юу харуулдаг, ямар үүрэгтэй гэдэг зааж өгдөг байхгүй. Чи хамгийн чухал. Тий. Тэгээд зөв хийчихвэл тэгэл дараа нь нэг юунуудаа түүхий байл дараа гэдгийг зааж өгөөл. Тэгээд дараа нь зохиомж, шугамн зохиомж гэж юу юм, 3-1-ийн зохиомж гэж юу юм, нөгөө спираль алтан golden spiral гэж ямар юу юм. Тэгээ аслалтай бол ямар дурангаар авах гэсэн компресс гэж юу юм, өргөн дурангаар юу авдгийг ингээл заар явчихна. Заавал их байгалийн гэдэг юм байхгүй л дээ тэгж байгаа. Нэр нь байгаль дээр л юм авч байгаа болохоор байгалийн. Тэр ерөнхий үндсэн ойлголттой нөхчгтэр цэгцэрчдэг байхгүй. Тэгэхгүй амар гой аппарат авчид автомат дээр л авсаад байдаг байхгүй. Тийм ногоон дээр бодохгүй наа чи ийм үнэтэй аппарат бод наадах чинь ингэж аваад ингэж хилээ юм гарна. Ингүүл чи ингэ одоо чи харж байгаа гэд хоёрын зогсоож байгаа л нөгөө юуг нь диафрагм нь бүр нээж өгөөд ингээд авахлаар цаатал ингээ бүлүүр фокусгүй хардаг. Тийм байгаа наатив аягүй гарч байгааз гээл. За тэгвэл энэ хоёроо чи ингээ нэг шугамн дээр тавьж байгаад энийгээ ингээд авахлаар аль талтай ингээ фокус гарч байгааз. За ингэж аваа шүү чи групп зураг авал ингэж авна. Байгалийн зураг бол ингэж авна гээл. Хөл дээр явал ингэж авна, ингэж авна гээл. Шөнийн зураг бол ингэж авна гээл. Эдрийг бүтэн заагаад өгч шүү. Хилээд өгч. Тэг бүтэн бичиж аваад тэгээд эхний сургалтын дээр сууж байгаа бас сургалтын төлбөр гэдэг жоохон төлтөө. Дараагийн сургалт зарлагдахад тэд дараагийнх нь давтангууд үнгүй ирдэг байхгүй. За. Тэг өөрсдөө зарлаа тэр унаа манаагаа дагаад идчих юм өөрсдөө дагаад ичдэг. Тэгэл манай одоо улирсан хүмүүс маш их тэгээ зүгээр хөрж фан хийдэг байхгүй. Зүгээр ирээд зүгээр хоорондоо танилцсан тэд нар ч явах болоод найз болсон хурж ирээд тэгээд яваад байдаг хоорондоо тэгээ миний заас хичээл суухгүй л те тэр чинь заримуд нь хүүхнүүд огт суугаад байгаа. Давтанд нөгөө нэлээд хуучирцаас суухгүй тэгээ шинэ очиж байгаа зэрэг хурж ирж тентхийнхэн зургийг аваад тэгээд надаас амар 10 хүн ирсэн багт би бүхэнд нь хүрдэггүй байх заримдаа.
Тэдэн тийм загаад өгч тэрэнд нь тэрийг ойлгуулад өгч гээд нөгөө хуучин шавнараас ингээд тэднийг тойруулаад явахсан хэлүүлчихдэг байхгүй. Гэрэл зургийн хөгжил одоо манайх 90 жил хийж штэ. Яаж би хараад байна гэхээр эхлээд бид нар баримт гэрэл зурагч юм байсан. Одоо тэгэл одоо улс хөгжихэд яг улсаа тойрсон хэдэн гэрэл зурагчид тэгэл улсын гэрэл зургийн төв газар мазар гээл байлаа шүү дээ. Тэгээ манай өвгөө авчин Монголын анхны гэрэл зурагч байсан. Нөө за. Тэгээ гомж үгээд одоо Германд сургууль төгссөн улсуудыг хариуцж явж байсан юм баггүй. Тэгээд хамгийн сүүл төв музей зураг авч байгаа. Тэгээд тэтгэвртэй гараад тэгээд насарсан. Тэгээд тэрний манайг би хүүхэд багт манай гэр ингээд юм пиломкод маш их байсан л да. Тэгээд тэд нар юу авдаг байсан гэхээр голцол үйл явдлын зураг, баримтат зурагнууд. Тэгээд даалгавраар одоо ингээд сүм хидийг ингээд нураах гад 38 онд тэгэхэд манай өвгөө авыг томплоод тийш очиод 4 талаас нь зургийг авчаад баримтчуудад хадгалж байгаа. Гэж жагаад нурааж ирсэн билээ. Тэгээд тэр зургууд одоо хаана архивт л байдаг байх одоо. Тэгээд тэр нь олддог байхгүй. За эзэн нэг сайхан цагийн үеэр сэргээхэд бол тэр зураг л аминд орно. Тий. Тэр одоо ингээд Балдан Брэвийн зураг хот шиг юм байсан байгаа юм чинь. Өмдөрөөд байгаа юм. Тий. Тэгээд зүгээр очихдаа тийм мэдэгддэггүй шүү дээ. Тэгсэн чинь тэр Балдан Брэвийн хийд гэсэн чинь хот шиг юм байж байгаа юм чинь. Аймар том байсан юм л тий. Гэх мэтэр тэгээд ингээд гэрэл зурч яг түүхэлдэгээд байгаа байхгүй. Ингээд салбарлаад явцсан. Тэгээд тэд нар маань одоо залуучууд чинь хурдтай юм үзий сурыг өстой ингээд юм нэгттэй болсон. Тий, одоо ерөөсөө бүгд хэл устай болсон. Тэгээд ингээд уншаал ингээд ерөөсөө ялзуулаач ингээд үнгүү сайхан дээд сургууль байж байгаа. Тий. Тэгэхээр чинь юм гэдэг чинь хөгжиж байна үнэхээр. Одоо тэгэхээр манай Монголын гэрэл зураг бол үнэхээр одоо айгүй сайхан хөгжсөн. Бид нар хэрэгжилж байгаа юмнууд чинь надад дэлхийн түвшингийнүүд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо тэгээд тэрийг хэрэглэхгүй бол тэгэл одоо. Тий. Тэгээд тэр гарч байгаа юмнууд нь бас хэм бүтээл гарна шүү дээ. Тий. Би тэгээд зочдоосоо дугаар болгоныхаа төгсөлд нэг асуулт тавьдаг уламжлалт. Танихаар аж аргал гэж юу вэ? Аж аргал уу? Аж аргал ямар ч нэг толгой өвдөх зовлонгүй одоо амар амгалан аж төрхийг л аж аргал гэх байна. Өвчин зовлонгүй хүүхдүүд нь нэрүүд их бүгдээд боловсралтай болчт юм уу? Эсвэл амьдрал нь тэгшэрсэн. Тэгэл хаяад уулзаад нэг сайхан хоолнд идэл тий? Гэхдээ ер нь хүний аж аргал бол ер нь нэг 60 нас гарч ирээд ирдэг юм биш үү гэдэг би өөртөө мэдсэн. Тэр үрдлээ тэгэл өөлөө үзэл тэгээд мөн хэдэн цаас олохгүй ингээд эсвэл манай нийгэм тийм юм уу мэдхгүй. Би л тэгж тийм амьдралыг тоож ирсэн. Дэлхийд даяараа тийм бах уу? Тийм үү. Тэгээд би анх нэг машинтай болтох тийм бол ингэх гэж яг нэг мөн машин аваад ирсэн чинь нэг байртаа болох юмсан ингээд нэг байртаа болсон нэг хүүхдүүд томроос энэ хүүхдийг ямар сургуулиар болох гэл ингээд толгой хөвдөд ингэж яваал. Тэр чинь яг зүгээр тэрийг эргээд харахад яг тэр амьдралаар туулаад өнгөрцсөн гэдэг нь бас л аж аргалтай л байсан мэт харагдаад байгаа. Гэтэл ер нь эцэс аж аргал амар амгалан амьдрахыг л ер нь аж аргал гэдэг шиг. Өвчин зовлонгүй тийм. Өвчтэй болсон шүү дээ.Энтэй 100 санал нийлж байна. Тэр бас сайхан ойлголт, сайхан бодолтой юм байна. Тэгээ баярахта би одоо та бүхнийг ирэх жил одоо 25 онд баярах бас үдээд нэлээ их аялын цаана гарцсан байж авах бах. Гой зургуудаас нь үзүүлээ. Тэгээд аялах тухай дахиад ярив. Ирэх жил хоёлаа дахиад уулзъя. Нэрээ би нэг дутуу мэдсэн. Одоо энэ 6 сард ингээд Японд үзэсгэлэн гаргаж байгаа шүү дээ. Оо за. Бүр Nikon-ос солонд нь би одоо гэрэл зургуудыг гаргана. Тэгээ манай залууч Nikon-ы өөрийнх нь бүр өөрийнх нь Nikon галерейд дотор нь тийм. Таныг ягаад Nikon хэрэгэлдэг болохоор ч тэгж байна. Хүү хаа мэдгүй. Энэ бас манай нийгэмлэг гэрэл зургийн холбоо нийлж аваад энэ 25 оны Японд Монголыг одоо гэрэл зургаар сурталчлах бас нэг тийм арга хэмжээ болж байгаа. Токио хотын нэг сарын гэрэл зургийн арга хэмжээ. Тэнд нь тэгээд намайг хуурилсан чинь намайг Nikon-д хуурилсан байлээ. Тэгээ манай бос хүмүүс юунд Olympus, Canon гэдэг ингээд тэдний ингээд хуурилсан байлээ. Ямар гоё. Тий, тэгээд 6 сар 2-нд нээлт болох юм байна. Та өөрөө явах уу те? Явна. Бүр явахгүй тийм ч очиод тэнд очиод тэгээ бас нэг аял зүгээр явахгүй шүү дээ чинь. Зураг аваад Японыхаа голгоо зургуудыг аваад тэгэл яваад гэж байна. Таны аялал амжилт төсмөр байна. Таны аялал бүхэн сайхан муу зүйлээс хол байг, сайхан гэгээлэг байг тэгээд өрөөмөр байна. Тэгээд танд болон таны гэр бүлд одоо эрүүл хийх хүсье.
Тэгээд хоёлоо амлсан ясараа би та бүхнийг ирэх жил дахиад баярахтайгаа уулзуулнаа. Гоё зургуудтай, гоё түүх, аялалтай уулзуулнаа. За баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.